Үр зээл гэдэг бол хөрөнгөтэй болоход, мөнгөтэй болоход хамгийн их садаа болдог зүйл. Ингээд өртөг зардал нь өсөд яваад идэг. Орлого нь өсдөггүй. Хэрэв та цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний хоорондох амьдралаа өөрчлөе гэж бодож ивэл, санхүүгийн хувьд сэтгэл амар, орой 50 унтъя гэж бодож ивэл, ер нь өөрийгөө өөрчлөе, хүүхдтэй баг ч гэсэн мөнгө өвлүүлэе гэж бодож ивэл энэ видеог дуустал үзээрэй. Хэрэв та ямар нэгэн шалтгаан хэлээл үр зээлгүй амьдрч болохгүй, амьдрч чадахгүй байна. Яаж өөрийгөө өөрчлөх юм? Цаг байхгүй, эсвэл хөрөнгө оруулалт гэдэг чинь одоо казино юм уу, эсвэл мөрөддөг тоглоом шиг юм байлээ гэж бодож ивэл энэ видеог үзснэ хэрэггүй. За энэ видео нэлээд урт болох бах. Тэгээд та бүхэн би суугаад тэгээд анхаарлаа төвлөрүүлээ сонсороо гэж бодож байна. За энэ видеонд би та бүхэндээ 4 алхмын талаар тайлбарлах болно. За энэ ямар 4 алхам бэ гэхээр яг хөрөнгө оруулалт хийх гэж байгаа. Хөрөнгө оруулъя, амьдралаа өөрчлөе, зээлнээс зээлийн хооронд амьдрахаа болиё, цалингаа цалингийн хооронд амьдрахаа болиё гэсэн хүмүүст зориулсан 4 алхам байгаа. За тэр 4 алхмын дараа pro tips өгнө. Ингээд бүгдээрээ видеонд орцгоё. Let's talk about money. За нэгдүгürt нь хөрөнгө оруулахын тулд юунаас эхлэх вэ гэхээр эхний алхам нь болохоор өөрийгөө ойлгох. За өөрийгөө ойлгоно гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр миний яг гол зорилго юу юм? Би юу яагаад мөнгөтэй болох гэдэг. Тэр их мөнгөөр юу яах гэдэг. Надад тэр бум төгрөг хэрэгтэй юм уу? Надад 100 сая доллар хэрэгтэй юм уу? Надад 1 тэрбум доллар хэрэгтэй юм уу? Надад эсвэл 100 мянга байхад болох юм уу? Тэднийг тодорхойлоод тэгэд өөрөө хаашаа явах гэж байгаа, тэр мөнгөө юунд хэрэглэх гэж байгаа, ямар зорилготой, ер нь яах гэж амьдарч байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Тэгэд яг тэрийг ингээд тэргээ асуултыг асуугаад ингээд явж байхад алсын хараа гэж нэг юм гарч ирдэг. North Star гэж яриад байдаг. Одоо манайхан нэрэл алтан гац одон, тий? Алтан гац гэдэг одон чинь ингээд байнгын яадаг. Гэрэлчдэг. Тэгээд тэр хүн болгоныг юм алтан гац одонтой байх хэвээр. Тэр алтан гац одон юу вэ гэхээр тэр хүний амьдарж байгаа тэр хүний дэлхий дээр байж байгаа утга учир нь. Тэрийг тодорхойлох хэрэгтэй. Өөрийгөө ойлгох хэрэгтэй. Өөрийнхөө одоо сэтгэл зүй, мөнгөний сэтгэл зүйг ойлгох хэрэгтэй гэдэг. Ерөнхийдөө манайхан бас манай Монгол хүмүүс бусад орны хүмүүсийг бодох юм бол одоо соёлын ялгаа байгаа л да. За манайхан чинь бол нүүдлийн одоо ахуйтай ард түмэн тэгээд нэг их юм хэрэггүй нүүдэлж явдаг учраас ямар нэгэн норч цуглуулад байдгүй орсныгоо шууд ингээд гаргадаг, орлогоо шууд ингээд зарлага болго гаргацдаг. Тийм онцлогтой ард түмэн. Хадгална гэж юм мэдгүй. Юм хадгалах юм бол юм хураах юм бол дараа нь нүүхэд дээр болдог гэдэг учраас тэрийг нэг ингээд хадгалаад байдгүй. Тэгээд яг тэр нь яг суурьшлийн одоо энэ юм соёл иргэншилт ингээд орж байгаа биднэрт нөлөөлдөг гэж хэлж байна. За тийм болохоор барууны орнууд ер нь суурьшлийн соёлтой энэ эртний орнууд хятад энэтхэг те Египт одоо Грек гэдэг маш эртний тийм суурьшлийн одоо соёл иргэншилттэй орнууд яа гэхээр мөнгө яаж ажилдгийг ер нь мөнгө гэж юу юм гэдгийг айл хэдийн ойлгоцсон байдаг учраас тэрийг ингээд хүүхдүүдэд өвлүүлээд явцсан байдаг гэсэн. За одоогийн байдлаар бидний хувьд суурьшлийн одоо соёл иргэншилд ороод 30 жил болж байна тий. Бид нэр сурж байгаа. Тэгээ бид нар бас өөрсдийнхөө одоо темпээр өөрсдийнхөө одоо соёлд тааруулж бас мөнгөний сэтгэл зүй, мөнгөний одоо сэтгэлгээг бид нар өөрсдөө олох хэрэгтэй. Тэгээ тийм учраас би юм яриад байгаа. За хоёрдугаарт нь болонгууд үр зээл. За үр зээл гэдэг бол манай Монгол улсын хувьд, бидний хувьд, монгол хүмүүсийн хувьд ер нь маш том орон зайг эзэлдэг амьдралт нь тий. За ямар нэг юм хэрэгтэй боллоо үр зээл, шинэ хувц авъя үр зээл, шинэ зурагт авъя үр зээл, шинэ байр авъя үр зээл. Тэгээ ер нь бүх юмыг үр зээлээр шийдэж сурцсан. Хөрөнгө оруулъя, цалингаа цалингийн хооронд амьдрахаа болиё. Ер нь амьдралаа жоохон өөрчлөе, хүүхдээ жоохон юм өвлүүлж үлдээ, жоохон хөрөнгөтэй болиё, мөнгөтэй болиё гэх юм бол үр зээлгүй байх хэрэгтэй. За би нэг дандаа ярьдаг. Үр зээл гэдэг бол хөрөнгөтэй болоход, мөнгөтэй болоход хамгийн их садаа болдог зүйл. Бид нэг ингэ чөдөрлөсөн морийг ингээд дахиуж чаддгүйтэй адилхан бид нар өртөө байх юм бол хөрөнгөтэй болж чадахгүй. За тийм учраас үр зээлээ дараад тэгээ дахиж үр зээл авахгүй байх хэрэгтэй. За би лайфстайл инфляц гэж ярьдаг. Лайфстайл инфляц юу гэдэг юм гэхээр хүмүүсийг дуурайж, нийгмийн ямар нэгэн шахалтанд орж, нийгмийн ямар нэгэн тренд даагаж, тэ найзыгаа даагаж, ямар нэгэн хүнийг дуурайж, мөнгө байхгүй байж ээж, жил болгон хуцаа солино, 2 жил болоод машинаа солино, 4 жил болоод байраа солино, шинэ гутал аавна, шил цүнх аавна. Ингээд өртөг зардал нь өсөд яваад идэг. Орлого нь өсдөггүй. Тэр юугаар шийддэг гэхээр зээлэр шийддэг. За тэр зээлийг болох хэрэгтэй, зээл авахгүй байх хэрэгтэй. Ер нь Монгол улсад одоо
дундад цалин 3.5 сая 3 сая болцсон. За 2.5. За баг 3 сая болцсон. За 3 сая төгрөгөөр Улаанбаатарт хангалттай амьдарч хүрнэ. Хэрэгтэй хэрэггүй юм ахгүй. Лайфстайл инфляц өсөхгүй, ямар нэгэн статус гейм тоглохгүй байх юм бол үр зээлгүй амьдарч болно гэж хараад байгаа. Тэгэхээр хоёрдугаарт нь бид нар яах ёстой вэ гэхээр үр зээлгүй байх хэрэгтэй. Үр зээлээ болоод үр зээлээ төлж дуусгаад тэгээд дараагийн алхам руу орно. За гурав дахь алхам нь юу вэ гэхээр emergency fund. Ямар нэгэн гинтийн асуудал болоход хэрэглэгдэх мөнгө гэсэн үг. За тэр emergency fund гэдэг мөнгө нь ямар учиртай гэхээр баруунд ер нь өндөр хөгжилтэй орон мөнгө мэддэг, мөнгөтэй харьцаж сурсан хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр 3-аас 6 сарын тогтмол хэрэглээнийхээ дүнтэй хуримтлалыг үүсгэх гэсэн үг. За тэр мөнгөнд одоо тэр 3-аас 6 сарын тогтмол зардалтай нийцсэн тэр emergency fund хадгаламж нь ямар нэгэн одоо гинтийн зүйл болоход эрүүл мэнд ажилгүй боллоо, айсгүй байргүй боллоо ч юм уу, айсгүй юу гэдэг юм машин өвдөрлөө, ямар нэгэн одоо хамаатан зад мөнгө хэрэг боллоо ч юм уу те. Тим юм болох байх юм бол хэрэглэгдэх мөнгө. За бидний гаргадаг алдаа юу гэдэг вэ гэхээр тэр ингээд зүгээр мөнгө ингээд байж хахаар аль өндөр хадгаламжтай банкны хадгаламжтай газар авчи хийчихийг онгуудаа мөнгө төгсчдөг. Яг хэрэг болох гингүүд мөнгө авч болдгоо ч юм уу, эсвэл талын авч болдгоо ч юм уу, талын сарын дараа авдаг ч юм уу. Тийм учраас тэр мөнгө банкны хадгаламж ясгүй 30 доор хийсэн ч болно. Тэгээ тэр мөнгөнд ямар нэг юм авах та, ямар нэгэн лайфстайл, статус гейм тоглох те, ямар нэгэн шинэ бод авах, шинэ гутал авах та хэрэглэгдэх мөнгө биш ээ. Ямар нэг юм болоход үнэхээр гинтийн одоо яг тулсан газар дээр гэж ярьдаг. Тим зүйл хэрэглэгдэх мөнгө шүү. Тэгээд ажилгүй боллоо гэхэд эсвэл ямар нэгэн эрүүл мэндийн асуудалтай тулгарлаа гэхэд мөнгө цааш нь хийцэн байгаа гэдэг бодол биднэрт одоо маш амар амгалан өгдөг. Шүүн гой унтаж чаддаг болно. Тэгээд бидний одоогийн хамгийн том асуудал юу гэхээр Улаанбаатарт ялангуяа машин, эсвэл ажилгүй болох, эсвэл эрүүл мэндийн шалтгаан. За энэ гурав маш том асуудал үүдэг. Үнэтэй машин авчдаг, лизингээр авчдаг, даатгал хийлгэгдээгүй байдаг. Тэгээд нэг машин очиж мөрөгчдөг, эсвэл нэг хүн ирээд мөрөгчдөг. Бүүн зардал гарч ирдэг. За бид нэр одоогийн байдлаар Улаанбаатарт эрүүл амьдрах орчин маш хязгаарлагдтал байгаа. Тэгээд ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаан болонгууд улсын эмнэлэгт очих гингүүд очиртой. Тэгээ хувийн эмнэлэгт очдог, нөгөөт нь үнийн дэлтдэггүй. За ажилгүй боллоо, ажилгүйдлийн мөнгө олдох ч юм олдохгүй ч юм уу, ажил олдохгүй ингээ 2-3 сар явлаа. Асуудал ордог. За тэрэнд хэрэглэгдэх мөнгө шүү, emergency fund. За дөрөвдүгээрт нь яах вэ гэхээр хөрөнгө оруулж эхлэх. За хөрөнгө оруулна гэдэг болохоор их нөгөө ерөнхий юм яриад байгаа тийм. Хөрөнгө оруулна гэхээр 2-3 зүйл ингээд хараад байгаа. Хөрөнгө оруулна гэхээр зөвхөн хувьцаа аавна, эсвэл бонд аавна гэсэн үг биш ээ. Хөрөнгө оруулна гэдэг маань өөрөө өөртөө хөрөнгө оруулах. Өөрөө өөрийгөө хөгжүүлэх, шинэ ном унших, шинэ скил сурах, шинэ ширээ хийж сурах, мужаан хийж сурах. Өөрөө өөртөө хөрөнгө оруулах. Хүн ер нь байнгын тийм юм сурж ийж, байнгын хөгжиж иж одоо энэ нийгэмд одоо үлдэнэ. Ягаад тэгэхээр ялангуяа дараагийн 2-3 жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн динамик шал өөр болно. Одоо энэ хиймэл оюун ухаан гэдээ гарч ирсэн байна. Хиймэл оюун ухаанаар зөндөө мэрэгчлүүд алга болно. Шинэ мэрэгчлүүд ахиж гарч ирнэ. Таксийн жолооч байхгүй болно. Хуулийн фермийн хуульч агаш шатны те одоо бүр амар комплекс хууль мөлийг тайлбарлах учраас ер нь агаш шатны юм ингээ ярьцдаг болно. Консалтинг гэж юм байхгүй болно. IT тэтгэл дөрвөө байхгүй болно. Код бичих тэтгэл дөрвөө одоо байхгүй болцсон байна. Тэгээ шинэ мэрэгчлүүд гарч ирнэ. Шинэ скиллүүд хэрэгтэй болно. Тэгээ тийм учраас хүн ер нь байнгын суралцж явах хэрэгтэй. Тийм болохоор хамгийн номер 1 хөрөнгө оруулалт нь өөрөө өөртөө хөрөнгө оруулах. За хоёрдугаарт нь болонгууд хизээ нэгнээс тэтгэврт гарна гэж бодоод хөгшин босон хойноо мөнгө олж чадахгүй, яг одоогийнх шиг мөнгө олж чадахгүй босон хойноо яаж амьдрах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Бид нар одоо 20-30 таад ингээл гой шоудаал гой зугаалж ингээл яваал идэг. Олсноо ингээл үрчээл те. Яваад идэг. Тэгээд хизээ нэгэн цагт 40-50 хөрөнгөтэй shit би ч нэрэ 60 хүрчих юм байна штэ. Тэтгэврт гарах юм байна штэ. Тэтгэврт гараад яаж амьдрах юм гэж боддог. Тэгээд тийм учраас тэрийг яг одооноос эхлээд 20-тай, 30-тай, 18-тай байгаас эхлээд хөгшин болоо дараа нь яаж амьдрах вэ? Надад хитэн дөрөв хэрэгтэй. Хаана амьдрах юм? Яг одоогийнхаа лайфстайлаар амьдрах юм уу? Эсвэл одоогийн том байшиндаа амьдрах юм уу? Эсвэл хүүхдүүд гараа явцсан 2 байранд амьдрах юм уу? Гэдгээ тооцоолох хэрэгтэй. Одооноос эхэлж. За энэ хоёр. За 3 дугаарт нь болохоор мөнгө өсгөх, мөнгөө өсгөх. За хүмүүсийн амьдралыг ерөнхийдөө 2 хувааж байгаа. Хөрөнгө оруулалтын хэмжээндээр. За хөрөнгөө өсгөх, тэгээд хөрөнгөө дараа нь авч үлдэх гэж тийм 2 хуваацсан байгаа. За тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр бид нар ер нь 20-оос 40 наснда амьдралынхаа хамгийн их одоо боломжит мөнгийг олж идэг. Одоо мөнгө олох хамгийн одоо боломжтой, тохиромжтой цаг үе гэсэн үг. 20-оос 40 насныхан. Тэгээд 40-оос дээшийг олонгууд угаасаа орлого нь за 40-оос 50 хооронд бол жоох ихсэж магадгүй. Тэгээд ер нь 50-аас доошоо цаашаа голоод орлого нь багасаад ирдэг. Тэгээд тийм учраас яг тэр үед мөнгөө өсгөх одоо арга хайж ирэхтэй.
аль болох их мөнгө хийх хэрэгтэй. За тэр мөнгөө дараа нь яаж өсгөх үү? Тэр мөнгөөр яаж мөнгө хийх үү гэхээр хөрөнгөний зах зээл. За хөрөнгөний зах зээл хөрөнгө оруулна. Ямар нэгэн хувьцаа авна, бонд авна, шинэ бизнес үүсгэн, стартап үүсгэн, ямар нэгэн үйл хөрөнгө авна. Тийм учраас хөрөнгө оруулах гэдэг нь ерөөсөө ганцхан хувьцаа авах гэдэг биш. Өөрийгөө хөгжүүлэх, орлогоо нэмэгдүүлэх, зарлага багасгах, дараа нь мөнгөөрөө мөнгө хийх, мөнгөө ажилуулах, тэрийгэ өсгөх. Тэгээд дараа нь 50 гаруй 60 гаруй тэтгэврт гарсныхаа дараа тэр мөнгөө хадгалж үлдэх янз бүрийн стратеги байдаг. Тэгээд энэ болгонд айгүй олон экспертүүд айгүй гоё номнууд бичсэн байдаг. Тэгээд тэр номны тухайд та нарт бид мэдээж баахан одоо book review видео хийсэн байгаа. Тэрээс ингээ ухаарж үзээрэй. Тэгэд энэ дөрвөн алхмыг хийчих юм бол ерөнхийдөө мөнгө цуглаах, ерөнхийдөө санхүүгийн хувьд, хувийн санхүүгийн хувьд, гэр бүлийн санхүүгийн хувьд ер нь их айтайхан болоод ирчихнэ. За хүмүүс бодож иж магадгүй ингээд өөрөө ингээл гадаад амьдэрдэг тэгэл ингээл гадны юм ингээл Монголд яриад Монгол хөрсөн дээр буухгүй гэдэг байгаа тийм. За тэгвэл Монгол хөрсөн дээр буулгах гад ингээ яриад байна. Ягаад тэгэхээр бид нэр суурьшлийн соёл иргэншил байхгүй, мөнгөтэй харьцаж мэдхгүй ийм нүүдлийн ард түмэн одоо л ингээ мөнгөтэй харьцаж байгаа. Мөнгө гэдэг юу гэдгийг, ер нь хөрөнгө гэж юу вэ? Хөрөнгийг яаж босхыг гэдгийг одоо л мэдж байгаа учраас бид нэр барууныхнаас айл хэдийн тэр 100 жилийн өмнө ингээ идэлээд туулаад явцсан юмнуудыг алдааг нь хаяад яг ингээд гоё юмнуудыг ингээ аваад тэрийг өөрсдийнхөө хөрсөн дээр ингээ буулгах хэрэгтэй. Тэгэхээр би ганцаараа чадахгүй. Та бүхэн өөр яг энэ одоо ийм контент хийдэг хүмүүс ингээд буулгах гээд үзээд байгаа маа. Тийм учраас бид нэр өөртөө тохирсон мөнгө олох, одоо тэр орлого олох, зарлага багасгах, хөрөнгө оруулах, хөрөнгө үүсгэх, хөрөнгөтэй болох тэр аргыг Монгол аргаар Монгол хөрсөн дээрээ бид нэр өөртөө буулгана. Тийм учраас би юм хийгээд яваад байгаа. Тэгээд тэгэхгүй өөр яаж хийх юм? Өөр биднэрт тийм өөр туршлага байхгүй учраас гадныхнаас тэр туршлагыг аваад тэрийг нь хуулаад хөрсөн дээр буулгана шүү дээ. Тийм учраас хичээл зүтгэл та бүхний бас орлох хэрэгтэй. Тийм учраас би нэг яриад байгаа. За ингээд эцэст нь про тип. Нэгдүгürt нь хөрөнгө оруулалт гэдэг бол хөрөнгө босгоё, хөрөнгөтэй болъё, ер нь ингээ мөнгөтэй болъё гэдэг бол урт хугацааны асуудал гэдэг. За богино хугацаанд мөнгөтэй болъё, яскул тэ 90 хоногийн дараа шууд мөнгөтэй болъё, яскул 2 сарын дараа шууд ингээд мөнгөтэй болоод шууд 100 саятай болоод маргааш нь ингээд амар болоод тэр бүхний ард скам байж идэг юм аа. Ер нь хурдан мөнгөтэй болъё, ер нь ингээд амар хурдан өөрчлөлтний цаана ямар нэг юм байж л байдаг. Үнэгүй ингэж байдаггүй. Тэрний төлбөр нь маш өндөр байдаг. Тийм учраас хөрөнгө оруулалт гэдэг бол урт хугацааны асуудал байдаг. За нэгдүгürt нь. За хоёрдугаарт нь болонгууд хөрөнгөний зах зээлийг энэ дэлхий дээр амьдарч байгаа хинч маргааш юу болох, сарын дараа юу болох, жилийн дараа юу болох, 2-7 хоногийн дараа юу болох гэдгийг хинч хэлж мэдгүй. Тийм хүн хэлж мэддэг хүн гарч ирэх юм бол би шууд мөргий. Тэрийг шууд бурхан гэж хомирдоо залъя. Тийм учраас тийм хүн байхгүй. Одоо энэ янз бүрийн тэгэх гэж энэ хувьцаа алах гэж энэ юм алах гэж одоо дараагийн сард ийм юм болох юм байна. За дараагийн Америкийн зах зээл ингээд дээш өсөх юм байна, ингэх юм байна. Одоо ер нь хөөсөл үүсчлээ, хөөс нь хагарах юм байна. Ингээд энэ бүхэн зүгээр таамаг. За тэр таамаг нь үнэнчиж магадгүй, худлаач биш магадгүй. Гэхдээ ихэнхдээ тэр таамаг нь оновчтой таамаг биш байдаг. За тийм учраас энэ бүгдийг ялангуяа энэ finance мэдээлэл finance ингэж одоо медиа компаниуд байдаг. Иймэрхүү хүмүүсийг одоо сандралдуулсан, хүмүүсийг энэ паник татуулсан мэдээ бэлтгэж тэрнгээр мөнгө олдог хүмүүс байдаг. Тийм учраас энд итгэх хэрэггүй. Хөрөнгөний зах зээл. За 3 дугаарт нь болонгууд хөрөнгө оруулалт гэдэг нь ер нь хөрөнгөний зах зээлд ирээдүйдээ итгэж байгаа гэсэн үг. Маргааш юу болохыг би мэдэхгүй, жилийн дараа юу болохыг мэдэхгүй. Гэхдээ миний итгэл юу гэхээр жилийн дараа дэлхийн эдийн засаг өснө гэсэн үг. Тэрэнд би итгэж байгаа учраас би мөнгөө тийш нь оруулаад мөнгөөрөө мөнгө хийж байгаа гэсэн үг. Одоогийн бид нар амьдарч байгаа капиталист нийгэм, энэ капиталист нийгэм угаасаа итгэлцэл дээр тогтсон нийгэм. Итгэлцэл байхгүй бол энэ капиталист нийгэм гэж юм байхгүй болчихно. Тийм учраас хөрөнгөний зах зээл гэдэг бол яг л адилхан итгэлцэл байдаг. За хөрөнгөний зах зээл итгэхгүй байгаа бол хөрөнгө оруулж чадахгүй гэсэн үг. За энэ 3 дугаарт. За 4 дугаарт нь болонгууд хөрөнгөний зах зээл, мөнгөний зах зээл ер нь юунит зах зээл гэдэг дандаа дээшээ доош хөдөлбөлцөлтэй өсөж бууж идэг. Ямар нэг юм ингээ болж идэг. Ямар нэгэн хямрал байнга л болж идэг. Бууж л байдаг. Ямар нэгэн хөөсрөлт үүсээ тэр нь хагарж л байдаг. Буцаад тэр нь сэргээ дээшээ явж л байдаг. Ерөнхийдөө хөрөнгөний зах зээлийг дэлхийн хөрөнгөний зах зээлийг дэлхийн эдийн засгийг ингээ харахад ерөнхийдөө байнгын дээшээгээ дэвшчихэдэг. Яг тэрний артлт хүмүүс ажил хийдэг. Тэрний артлт ямар нэгэн CEO тэр компаниг өдөртөө явж идэг, орлого олж идэг, хүмүүс value үүсгэж идэг, хүмүүс ямар нэгэн үнц нь авчирж идэг. Тэрнийхээ төлөө мөнгө авч идэг учраас ерөнхийдөө дээшээ явж идэг. Тийм учраас
Дэлхийн зах зээлд ямар нэг юм болноо, ямар нэгэн дуу шуу болноо, ямар нэг үүмэн сам, ямар нэг юм болноо. Гэхдээ тэр нэг санаа зовлтгүй. Ерөнхийдөө урт хугацаанд дээш өснө гэсэн үг. За тэгээ эцэст нь хөрөнгөтэй болоход хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр мэдээж хөрөнгө оруулах тий. Хөрөнгө оруулалт гэдэг бол хөрөнгөний зах зээл гэдэг бол мөнгө өсгөх дэлхийн хамгийн супер машин. За тэр машинд хөрөнгө оруулаад мөнгөтэй болох хамгийн чухал зүйл юу гэхээр мөнгөө тийш оруулаад мартах. Чарли Мангер хэлсэн байдаг. Хэрвээ чи хөрөнгө оруулах юм бол хөрөнгө оруулчаад тэгээ мартаад унтаад 50 жилийн дараа босоод ирээ. Тэгвэл чи амар баян болсон байна гэж хэлсэн байдаг. Байнга орж үзээд ах хэрэггүй. Байнга ингээл шалгаал одоо яаж ийн, одоо өсөж ийн, одоо гарах нь уу, одоо гарах уу, гарахгүй юу, ер нь яах уу гэл ингээд идэг. Тэгсний хэрэггүй шүү. Зүгээр хөрөнгө оруулчаал мартах хэрэгтэй. За тэгээд энэ хүртэл хамтдаа байсан та бүхэнд баярлалаа. Хөрөнгө оруулагч болохын тулд 4 алхам чухал байх нь байна. За нэгдүгээрт нь өөрийгөө ойлгох, хөрөнгөний зах зээл, мөнгөний сэтгэл зүй, би өөрийнхөө сэтгэл зүй, би өөрөө хаашаа явах гээд байгаа. Энэ дэлхийд ер нь яах гэж ирсэн, миний хөрөнгө оруулаад бишээ мөнгөтэй болох гээд байгаагийн утга учир нь юу юм? Мөнгөтэй болж яах гэж байгаа? Хэдэн дөрөвтэй болох гээд байгаа? Тэр мөнгөө юунд хэрэглэх гээд байгаа? Ойлгох. За хоёрдугаарт нь болонгууд үр зээл хийхгүй байх. Үр зээлээ дарах. Үр зээл гэдэг имийг амьдралынхаа хэсгээс авч хаях. Үгийн сангаасаа үр зээл гэдэг үгийг авч хаях. Гуравдугаарт нь болонгууд emergency fund. Хэцүү зүйл болоход, гинтийн зүйл болоход хэрэглэх мөнгөө цуглуулах. 3-аас 6 сарын тогтмол зардалтай нийцэх дүнтэй мөнгө. Зөвхөн ямар нэг юм хэрэг болгоод эрүүл мэндийн шаардлагатай асуудалд ороход, машина авдрэхэд, ажилгүй боллоо гэхэд, хамаатан заанд ямар нэг юм тохиоллоо гэхэд, ямар нэг юм гинтийн зүйл болоход хэрэглэх мөнгө. Зураг тавхтаа хэрэглэж болохгүй, бод авахтаа хэрэглэж болохгүй, машин авахтаа хэрэглэж болохгүй. За тэгээд дөрөвдүгürt нь болонгууд мэдээж хөрөнгө оруулах. Мөнгө өсгөх хамгийн шилдэг, хамгийн миний бодлоор арга нь хөрөнгөний зах зээл гэдэг. Удаан хугацаанд гэхдээ. За тэгээд ийм байна. Хөрөнгө оруулагч болох гэж байгаа та бүхэнд амжилт хүсье. Дараагийн дугаараар мэдээж өөр гой сэдвээр ярилцуулна. Хэрвээ та энэ видеог энэ хүртэл үзсэн байвал өсвөр хүмүүс 95%-аас нэг алхмаар илүү явж гин гэж өөрийгөө үзээрэй. Яагаад тэгэхээр та өөрийгөө өөрчлөх, цалингаа цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд амьдрахаа болио гэж шийдсэн учраас энэ видеог үзэж байгаа. Тэгээд миний видеонууд дараа өөр гоё видеонууд контент байгаа. Тэрийг ингээ эргүүлээд хураагаад үзээрэй. Тэнд өшөө зөндөө гоё мэдээлэлүүд байгаа. Тэгээд би ч гэсэн та бүхэндээ ер нь цаашаага өөрийн сурсан, мэдсэн, ер нь ажиллаж байгаа юмнуудыг бүгдийг хайр найргүй үнгүй хуваалцах болно. Ингээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараа уулзлаа. Түр.